байцгаана уу та бүхэндээ эсэс дээр эзэн байдлын тайлангийнхаа хяналтыг хэрхэн хийх, багш нартаа хэрхэн зааварчилгаа өгч илгээлгэх дахин заав видео хөрвүүлж байна. Тэгэхээр менежерүүд маань нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Эхнүүд дээр багш нар нь хэдий 100 оруулсан ч гэсэндээ эсэс дээрээ хуучин дата мэдээллүүд нь байгаа. Эсвэл буруу харагдаж байгаа тохиолдлуудад тухайн багш нар заавал эсэсээс эхлээд мэдээлэлээ татаад түүнийгээ засварлаад илгээх ёстой гэж өмнөх хичээлүүд дээрээ хэлсэн. Тэгэхээр энэ удаад яг түүнтэй холбоотойгоор зөрүү үүсэж байгаа тохиолдолд тэрийг хэрхэн шинжлэх видео заавар хичээлийг хөрвүүлж байна. За эхлээд менежерүүд маань өөрсдийнхөө эсэс системд ороход алдаа гэдэг энэ дээр улаан тоотой хүүхдүүд харагдаж байгаа. За энэ алдаа руу ороход улаан тоотой харагдаж байгаа хүүхдүүдийг жишээлбэл миний сонгож авсан сургууль дээр 114 алдаа байна. Энэ хүүхдүүд маань болохоор дандаа амьдрах орчны мэдээлэл эсэсээс татлахгүйгээр шууд илгээсэн буюу эсэс хүлээж аваагүй ийм мэдээллүүд байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр энд байгаа нэрсийг багш нартаа заавал тарааж өгөх ёстой. Энэ бол зөвхөн амьдрах орчин цэсэн дээр гарч байгаа мэдээллүүдийн алдаа. За тэгэхээр амьдрах орчныг эхлээд эсэсээс татагдаж орж ирсэн мэдээллийг багш маань засварлаад тэгээд эсэс рүү илгээхэд энэ алдаа тэг болно. Тэгэхээр алдаа гэдэг дээр зөвхөн амьдрах орчны алдаанууд гарч ирнэ. Амьдрах орчинг ингэж засварлана гэсэн үг. Хоёрдугаар дахь нь дөрөнд хувцас. За товчоо гэдэг хэсэг дээр бол дөрөнд хувцсны мэдээлэл харагдана. За нийт бүлгийн хүүхдийн тоо бүгд 43 байлаа гэхэд дөрөнд хувцас нь 43 байх юм бол асуудалгүй гэсэн үг. Магадгүй дөрөнд хувцас нь хүүхдээсээ нийт байгаа хүүхдээсээ бага ах юм бол тэр бүлэг асуудалтай гэсэн үг байна шүү. За өчигдөр оройны шинжилэлт орсон байгаа. За өчигдөр оройны шинжилэлтээс өмнөх илгээгдсэн бүх дөрөнд хувцснууд бол асуудалгүй. За өнөөдөртөө багш нар маань хэрхэн засварлах вэ гэхлээр эхлээд хүүхэд руугаа ороод дөрөнд хувцас руу ороход дөрөнд хувцсыг нөгөө эсэсийн ачааллаас шалтгаалаад нэг нэгээр нь илгээх боломжтой болгоод ингээд тусдан салгацсан мөн илгээх дөрөнд хувцснуудаа чиглээд нийтээр нь илгээх боломжтой болгочихсон байгаа. Тэгэхээр тухайн багш маань эхлээд заавал дөрөнд хувцаа эсэсээс татаж үзнэ. Дутуу байгаа багш нар маань гэсэн үг шүү дээ, тий. Хэрэв дөрөнд хувцсын мэдээлэл нь бүрэн болцсон байвал эдгээр багш нарыг ийм үйлдэл хийлгүүлэх шаардлага байхгүй. За сервер дээр алдаа гарлаа гэдэг энэ 500-тай алдаа, эсэсийн сервер дээр алдаа гарлаа гэх юм бол эсэс унтсан байна гэсэн үг шүү багш нараа. Тэгэхээр би дараагийн хүүхдээр заачи. За энэ хүүхдийг бол эсэсээс мэдээллийг нь татцсан. За энэ багшийн мэдээлэл ингээд татаад байхад сайн амжилттай гэсэн хэрнээ ногооноороо байх юм бол тэр багшийн мэдээлэл эсэс рүү илгээгдэг. Өөрөөр хэлбэл эхнүүлэлтэд бүртгэл орхисон байна гэсэн үг. Татангууд ийм улаан эсэс системд засварлах, устгах гэсэн ийм улаан шар тэмдэгтүүд гарч ирж байгаа юм бол эсэс рүү энэ хүүхдийн дөрөнд хувцсны мэдээлэл очижсэн санаа зовох зүйлгүй асуудалгүй гэсэн үг байна. Тэгж ойлгох нэ. Гуравдугаарт өрхийн мэдээлэл. За өрхийн мэдээлэл зөв орснууд, буруу орснууд гэдгийг менежерүүд маань хоёр янзаар шалгана. Нэгдүгээрт нь болохоор товчоо хэсгийн сөөбөд хамрагдсан хэсэг. За нэгдүгээр амаа сая 43 хүүхэдтэй байсан. Тэгвэл сөөбөд хамрагдсан 37. Үүнээс төрийн өмчийн 31, гиснээс сонгоогүй 6. За сонгоогүй гэдэг дээр байгаа алдаа нь юу вэ гэхээр төрийн өмчийн гэдгийг нь чеклсэн хэрнээ доор байгаа төлбөрүүдийн төрийн өмчийнх юм уу, хувийнх юм уу, хувилбар сургалтаас юм уу гэдгийг нь сонгоогүй тэр нийлгээгдээгүй гэсэн үг. За үгүй гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхлээр яг гэрээ орчноос юм уу, сөөбөд хамрагдсан юм уу гэдгийг нь чеклээг үлгээсэн. За тэгээд энэ гэрээ орчноос илгээгдсэн бол гэрээ орчноос илгээгдсэндээ харагдаад явна. Тэгэхээр энэ сонгоогүй гэдэг төлөв дээр бол тоо байхгүй байх ёстой. Энэ дээр байгаад байгаа юм бол тухайн бүлгийн багшад хэлнэ. Хоёрдугаарх нь өрхийн мэдээллийг шалгахдаа жагсаалт цэс рүүгээ орж байгаад хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрх хэсэг гэдэг мэдээллийг сайтар харна. За үүн дээрээс бол даарсан байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн суралцагч гэдэг дээр хэрвээ тим гэсэн байгаа бол ийм олон мэдээлэл бол буруу өөрөөр хэлэх юм бол эсэсээс татаад энэ мэдээллийг нэг бол засварлаагүй илгээсэн, нэг бол шууд эсэсээс татах гэдэг үйлдэлийг орхиод шууд мэдээлэл илгээсэн багш нар дээр бол гарч ирж байгаа. Тэгэхээр нөгөө эсэс дээр байгаа дата мэдээлэл, эхнүүдэл дээр байгаа дата мэдээлэл хоёр маань зурж байгаа учраас л багш нарыгаа заавал эсэсээс татаж хараарай гэдэг юм. Хэрвээ саяных шиг сөөбөд хамрагдсан төлөв нь тодорхойгүй. За дээрээс нь нэмээд хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрөх гэдэг нь ойлгомжгүй байгаа бол өрхийн мэдээллийг тухайн багш маань янзлана. За өрхийн мэдээллийг янзлахдаа өрхийн мэдээлэл цэс рүүгээ ороод энд бол харагдаж байгаа нь яг багшийн бүгснөөр харагдаж байгаа. Тэгээд ам бүлийн тоо 4, 2 энэ чекүүдээ сайн шалгана. Жишээлбэл энэ хүүхэд маань сөөбөд хамрагдсан хэсгийг багш бол хамрагдаагүй гэрээ орчноос сурсан хүүхэд гэж бүгэлсэн байна, тийм ээ. За уг мэдээллийг эсэсээс татна. За татхад эсэс дээр байгаа буруу мэдээллүүд орж ирнэ. За одоо харж байна.
хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрөх дээр чектэй байна. За дээрэс нь эсэстээр сөөбөд хамрагдсан хэсэг нь төрийн өмчих гээд чеклэгдчихсэн байна. За түрүүний нөгөө сонгоогүй төлөв дээр байгаа хүүхдүүд их болохоор сөөбөд хамрагдсан чектэй хэрнээ энэ төлөв нь сонгоно гэдэг дээр ингэж хоосоо орж иж харагдана гэсэн үг татхад. За тэгэхээр энэ мэдээллийг бол засварлана. За хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрөх биш бол бишийг нь сонгоно. За түрүүн багш сөөбөд хамрагдаагүй гэсэн учраас гэрээ орчноос гэдгийг нь чеклээд хадгалан ихнүүдэл дээрээ засаад дахиад дэлгээхэд тухайн хүүхдийн мэдээлэл эсэс дээрээ засагдаж очино. Тэгэхээр эсэс дээр байгаа мэдээллийг багш нар маань заавал эхлээд өөр лүгээ татаж оруулж ирж засах боломжтой болж байгаа шүү. За та хамзаатай алдаа зааж байна. Тэгэхээр яах нь эсэс дээр байгаа мэдээлэл заавал одоо засахын тулд бүгдээрээ энийг татаж оруулж ирээд ингэж ихнүүдэл дээрээ засварлаад явуулж байгаа гэдгийг багш намаа сайдар анхаарна шүү. За ингээд энэ багшийн мэдээлэл бол асуудалгүй илгээгдсэн. За магадгүй дахиад яг зөв илгээгдсэн хүүхдүүдийг татъя л да. Энэ хүүхд сая илгээгдсэн юм чи эсэс дээрээ засагдсан байгаа гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр зөв илгээгдсэн хүүхдүүд бол яг багшийн бөгөлснөөр мэдээлэл нь өөрчлөгдөхгүйгээр гарч ирж ивэл энэ хүүхд бол асуудалгүй. Цаагаар шалгыг гэвэл ингэж шалгаж болно. Саяных шиг яг зөв татаад засварлаад илгээгээд амжилттай гэсэн байгаа тохиолдолд бол асуудалгүй эсэс дээр очсон байгаа учраас заавал ингэж буцааж татаж шалгах шаардлагагүй байна. Ингээд нийтлэг гарч байгаа ерөнхий одоо 3 алдааг би бол хэллээ. Амьдрах орчин бол эсэс дээр харагдах нь байна. 4 хувцас дутуу байх юм бол багш нар маань саяных шиг эсэсээс татаж шалгах нь байна. За өрхийн мэдээллийн асуудал дээр болохоор энэ хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрөх болон сөөбөд хамрагдсан ангиллыг сонгоогүй байх юм бол яах нь вэ? Сонгох нь байна. За амьдрах орчингийн алдаа бол тодорхой харагдах нь. За ингээд амжилттай гэдэг. Тэгэхээр 2-3 удаа татуулж эсэс маань өнөөдөр ажиллаж байгаа учраас та бүхэн маань яг энэ зааврын дагуу мэдээлэлээ бөглөөд шинжилээд засаад илгээгээрэй. Тийм бол ямар ч асуудал гарахгүй.